Сайн мэцэн портфолио вебсайт хийх болно. Тэгэхээр портфолио вебсайт гэдэг бол хувь хүний нэрийн хуудас гэж юу хэлж болно. Ялангуяа девелопер хүмүүс бол өөрөө өөрсдийн портфолио ер нь бол бичсэн байдаг. Би өмнө нь бол 2-3 удаа бичсэн гэдэг гоё бол болж байгаагүй. Тэгээ энэ удаад ажлын шаардлагаар портфолиогоо сайжруулах хэрэгтэй боллоо. Ер нь нэг сайжруулах гэж бодоод байсан. Тэгээ өөрөө өөртөө илүү сонирхолтой байх үүднээс би цагийн дотор яг бүх санаагаа гаргаад кодоо бичээд за тэгээ вебсайт багтаая гэж бодож байгаа. За дээрэс нь яг энэхүү үеэ бас документ хийгээд илүү сонирхолтой байна. Яагаад гэвэл цаашдаа энэ вебсайтаар дамжуулаад сонирхолтой зүйлсийг хийнэ гэж бодож байгаа. За тэгэхээр яг одоо цаг 3 цаг 48 минут. За 3 цаг 50 минут болж байна гэсэн үг. За тэгэхээр 4 цаг 50 минут хүртэл энэхүү чаленжээ эхлүүлж байна. За ингээд шууд код руу орцгоё. За тэгэхээр хамгийн ихний ээлжинд бид нар юу ашиглаж байгаагаа ер нь бол хэлвэл зүгээр баг тий. За одоо бид нар Next.js ашиглаж байгаа. За тэгээд миний өмнөх портфолио Next.js дээр бичигдсэн байдаг. Тэгээд яаж харагддаг вэ гэдгийг нь одоо харуулъя. За өмнө нь бол яг Next.js дээр за яг ийм энгийн тий харагддаг. За дотроо projects, experience, education, YouTube, contact гэдэг. За энэ YouTube-ыг нь бол би яг сайн нэмсэн. Contact гэдэг ийм эсгүүдтэй. За тэгээд энд нь бол одоо за миний яг үндсэн танилцуулга зураг хэсэг. За тэгээ миний өмнө ажиллаж исэн прожектууд энэ хавар. За тэгснэ яг хаана юу хийж авсан хүн бэ гэдэг нь бол энэ хаваараа. За тэгээд хаана юу хийж сурч исэн бэ гэдэг. Education хэсэг нь эндээ. За энд нь болохоор сая шинээрээс нөгөө бичлэгнүүдээ би оруулж үзсэн аахгүй. Тэр нь бол дайггүй юм байлээ. За тэгээд хамгийн доор нь ерөөхдөө надтай хэсэг орно. Өмнө нь бол хийцэн байсан. Тэгээд одоо болохоор хэдүүлээ цоо шинээр буюу за эднэрийн хуучнуудыг зарим нь ашиглаад за ерөнхийдөө цоо шин вебсайтыг одоо 4 цаг 50 минут хүртэл ерөнхийдөө хийнэ гэсэн үг. Хамгийн түрүүнд хэдүүлээ санаагаа гаргах хэрэгтэй гэсэн үг. За тэгэхээр за ерөнхийдөө миний портфолион дотор юу байх вэ гэдгийг би дахиад энэ Figma-гийн FigJam гэдэг энэхүү space-ийг ашиглаад ерөнхийдөө тавьчих гэж бодож байна. За тэгэхээр энд яадаг вэ гэхээр бид нар ингээд цагаа тохируулж бол тавьчихвэнтэй. За тэнгуүтээ энийгээ гүйлгээд за энэ хугацаанд босгоод тэр хүртэл бид нар одоо юу гаргаж чадах вэ гэдгийг ч юм уу тий өөртөө фокуслах цаг өгдөг тийм газар гэж юу нь бол ойлгож болно. За тэгээд багаараа орж ирж бас яадаг. За тэр мөрийн жаа шууд эхлүүлээ тий. За 5 минутанд хэдүүл яг вебсайтынхаа санааг гаргая гэсэн үг. За надад бас яг үндэ бас тийм том бодсон санаа байхгүй л байна. Гэтэ ямар ч лээсэн энд бол өөрийгөө танилцуулсан буюу тэр хамгийн ихний хэсэг байх ёстой гэсэн үг тий. За тэгэхээр ерөнхийдөө бол education хэсэг бол заавал байх ёстой. За тэгээд миний project хэсэг бас заавал байх ёстой гэж би бодож байна. За яг тэр байх ёстой юмудаа хийсэн. Бүгднгийн тавьчих тий. Projects зя тэнгүүтээ за мэдээж хамгийн ихэнд би байгаа тэрийг нь одоо юу гэсэн эхнэр л home гэдэг тавьчих. За education-аас илүү projects надад илүү чухал юм шиг байна. За тэгээд надад өөр юу байсан бэ гингүүд ажлын туршлага гэдэг нэг хэсэг үнтэй. За тэрийг олж тий. За тэгснээ яг угаас өөрийнхөө YouTube-ыг оруулж яал гэж үзээд байгаа юм байна. За YouTube гэдэг иймэрхүү байдалтай ер нь бол байгаад байна тий. За эдгээр зүйлс бол ер нь дотор нь бол яг байдгаараа л байна гэсэн үг. За тэгэнгүүт ерөнхий манай vibe ямар байх вэ? Ямархуу байдлаар скролдох вэ гэдгийг энэ ерөнхийд нь шийдэн тэгээд тухайн картнууд яаж харагдах вэ гэдгийг шийднэ гэсэн үг шүү дээ. За миний хувьд болохоор би жоохон тийм сансар өгтөргуутай юм хиймэр санагдаад авчих чинь. За миний хувьд болохоор ингэж бодлоо. За ер нь илүү сонирхолтой байх үүднээс маш олон гоё тийм нэг hover effect-нүүд оруулж ирмээр санагдлаа. За тэгэхээр би юу гэж бодож байна гэхээр манай ерөнхий вебсайт маань өшгөө ерөнхийдөө бол харанхуй байна гэж би бодож байна. Тэгэхээр за энийг хэдүүлээ яг текст болгоод авч тэ. За би background-ыг ерөнхийдөө сонсор огторгоо шиг. Гэхдээ
Odd энд ингээл зад байдаг ч юм уу тиймэрхүү байдлаар өнө оруулахыг хүсэж байна. За би ерөнхийдөө background-ыг тэгээд бодчихлоо гэсэн. Тэгээд за hover-нууд ер нь айгүй unique байвал гоё байдаг. За тэгэхээр when user hovers over text I want nice UX colors with nice background, random shapes like space shard or something тэ. За энд би юугээ бичиж байна гэхээр за би ямар нэгэн энэ вебсайтаар байгаа текстийг ховорлоход за эсвэл keyword ч юм уу тэ. Тэр үед нь би ямар ч хэлсэн UX-ийн хувьд тийм тааламжтай өнгө болон ардлт нь тийм random дүрсийг гаргамаар байна гэж ерөнхийдөө хэлсэн байна гэсэн. За ингээд манай ихний ямар ч хэлсэн бодох цаг. За ямар ч хэлсэн ийм програмаас тэ байна. За одоо болохоор картнуудаа тодорхойлчмаар байна тий. Тэгэхээр ерөнхий хамгийн том хэсэг нь бол work experience ер нь л дээр нь тавьчих гэж бодож байна тий. Тэгэхээр шинэ текстийн тавьчихгүй нэг үр. For the project layout first my section. За түүнийхээ дараагаар болохоор за би яг work experience-ийг оруулж хийж бодож байна. За тэрний дараа projects. За энэ дотор нь education-аас оруулж идэв. Бас сонирхолтой юм байна. За Disney community. За community-с нь юу вэ гэхээр ихэд бол энэ YouTube бол авчиж байгаа юм байна л та. За иймэрхүү хэсгүүдээс бүрдсэн байна. Тэгээд мэдээж footer бол байна. За header бол байна шүү дээ. За иймэрхүү байдлаар би ч гэсэн project layout хийх гээд үзье. За ямар яг энэ prompt-ороо одоо байгаа кодоо сайжруулж бид нар болохоор одоо cloud хэлийг ашиглаж үүснэ. За юуцсан бүх component за болон pages тэ. За тэгээд style гэмтүү одоо оруулалт за хэрэггүй нь тасахгүй дүүрсэн байна. За ямар ч хэлээс ингээд за шууд саяны prompt оруулаад үзчихье. За тэгэд бид нар бас тийм гоё айтайхан фонт олгол ер нь бол зүгээр баг тий. Ер нь фонт бол бас айгүй чухал байдаг. За space mana гэдэг энэ бас гоёж болох юм тий. За тэр хооронд манай cloud маань space image portfolio website тийхээ юм хийсэн байна. За background-ын дээр нь одны animation за мөн hover effect яг тийм keyword-нууд дээр нь байна гэдэг нь гарч ирсэн байна тий. За хамгийн түрүүнд юу ч гэсэн background effect болон CSS animation implement хийгээд дараа нь structure-ыг тодорхойлно гэсэн байна. За энд болохоор манай space background-а тодорхойлж байна тий. Space background-ын дээр яг одоо React ашиглаад за random intent-нууд однууд гаргаад за мөн random-оор одныхаа өнгийг сонгодог юм шиг бичсэн байна. За тэгээд тухайн зүйлийг ямар ч хийсэн тэгэл анимашн болгож байгаа юм шиг л харагдаж байна тий. За манай background space ерөнхийдөө бол fixed. За тэгээд ер нь байнга иймэрхүү юмнуудаас тогтсон байдалтай байна гэх мэтлэнгээр юм бол оруулаад ирсэн л байх шиг байна. За одоо яаж яана гэхээр энд уншиж байгаа зүйлүүд маань өмнө бичсэн байсан миний компонентуудын тэр space effect-нуудыг оруулж байна гэдэг юм ер нь бол хэлээд байгаа шиг байна. За тэгэхээр энийг бас ер нь бол хүлээж ил бай. За тэр хооронд хэдүүлээ дараагийн бодох яг картны хувьд ямар байх вэ гэдгийг одоо бодож болно гэсэн үг шүү дээ. За одоо төсөөлцөөл л доо. За энд ингээд манай вебсайт маань за энэ ингээд вебсайт маань үргэлжлэн явж байгаа гэдэг ойлгож байна. Тэ. За тэгэнгүүт за энэ хэсэгт ингээд за header-нууд нь ороод ирлээ. За энэ хэсэгт бол үндсэн юу гэж энэ work experience duplicate гэдэг энэ хавьдаж байгаа. Work experience orchestrate. Dan work experience-ийг тийм айгүй гоё харагдвал хэрэгтэй гэсэн үг байхгүй юу? За тэгээд projects гэдэг хэсгийг бол би ингээд мангар том scroll бай гэж боддог юм. Тийм ингээд. За тэгээд зарим project-ууд маань ер нь бол App Store, Play Store гэдэртэй байгаад байдаг болохоор тэрнийх нь одоо call to action маягаар
орчуулаас зүгээр юм бол ингээд те татгахч гэдэг юм ямарчлаас нэг иймэрхүү ингэж орж өгөөд ч юм. За work experience-ийн хувьд бол он цагийн дараалалаараа ерөнхийдөө бол за магадгүй энэ мангар том за тэгснээ дараагийн элементүүд жижигхэн за тэгснээ яг энэ талдаа л үндсэн текст орж ирдэг те. За нэг иймэрхүү байдлаар ч юм бол байж болох байх гэж бодож байна. За тэр хооронд за манай юу маань за using accept хийж за энэ юу нь бол уцаан generate хязгаар дүүрсэн гэж байна. За одоо болохоор энэ алдаатай код хэвлээ янзлах гэж оролдоно гэсэн үг. Тэр хооронд бусад шинэ тийм хатгалаад за тэр хооронд space background засах гэж үзнэ л гэсэн үг байна шүү дээ. За ямар ч лсэн бүх error-уудыг шатлаа тэгээ одоо юуцсан ямар хөө вебсайт өгөх нь алдаа заах нь тэгээ зарцгаая. За ямар ч лсэн нэг алдаагүй болоод орхилоо. Одоо тэгэхээр энэ дасныхын дараа reload хийгээд ороход ер нь бол за тэгсэн чинь манай background хэсэг бас янз юм болсон юм шүү. Энэ төсөөснөөс юм айгүй дээр болсон юм шүү. За бид нар ямар ч лээс хамгийн ихнийхээ хүссэн зүйлийг бол гаргаад авчлаа гэсэн үг. Яг энэ background effect-ийг ер нь бол бид нар хүсэж байсан гэсэн үг шүү дээ. За одоо олонгод хамгийн дээдлэхэн widget-ийг компонентийг сайжруулах хэрэгтэй юм те. За тэр хэсгийг нь бол hero гэж нэрлэсэн байна. Окей. За одоо болохоор нэг Cloud-ийн 3.7-ыг ашиглахгүйгээр 3.7 Sonnet Preview гэдгийг ашиглаад үзье. Тэгэхгүй бол өмнөх нь бас арай л уддаг мэдээлэл шүү байна те. За тэгээд энэ хэсэгт hover effect-үүд маань яаж байна гэдгийг бас нэг харах хэрэгтэй юм байна. За ямар ч hover effect юм бол ороогүй шүү. За харин манай энэ дээдлийн header-үүд дээр бол базрын effect-үүд юм бол байна. За тэгвэл хамгийн дээдлийн hero screen ер нь бол орч. За энийг юу болох вэ гэнгүүт make background transparent and highlight keywords. За тэр өөрчлөлтүүдийг хүлээж аваад нэг харцгаая те. За одоо бол хамаагүй дээр шүү те. За тэгээд header-ний маань өнгөнад юм даалгдахгүй байна. Header доош олчоор ингээд цагаан болчиход шүү дээ те. Энийг хар болгоцсон. За иймэрхүү юмнууд дээр бол ер нь нэг амар тийм ChatGPT дээр generative AI ашиглаад байх ер нь барыг хэрэггүй байх гэж би бодлоо. Харин computing за тийм mobile дээр яах нь тий харцгаая. За одоо болохоор за энэ хэсгийн үгнүүд дээр ер нь бол аюу хотлог. Тэр хэсгийнхаа үг эдрийн сайхан солино. За энд бол we project-ийг hide хийж болох юм байна. За энд дээр бол ямар ч лээсэн зураг оруулна. За энд болохоор academic background. За энэ хоёрыг за энэ хэсэгт ер нь бол жоохон за ингээд нэг хотлооны сонирхолтой. За энэ эффектнүүд ер нь бол ажиллахгүй. Энэ бол ер нь hover effect үүсдэг л да. За энэ typing state бүр ажилладаг шүү дээ. Not working. Exit is also hover effect is text. За одоо болохоор hover effect маань ажиллаж байна. Text animation маань бас дэжгүүлсэн тий. За одоо болохоор за яг энэ academic хэсгийг юусныг education хэсгээс ч сайжруулад энэ орны зайг нь багасгах болов. За одоо энэ ямар prompt өгч нэхээр яг нэг hero component дээр ашигласан методыг ашиглаад энэ компонентыг апдейт хийя гэдэг юм өгч байгаа. Тэгээд make sure and reduce spacing between two sections. Also consider update font colors based on UX. Background is black so cannot see titles. За бид нарт 20 минут үлдсэн байна. За 20 минутанд хоноотой амжуулаад яваад л бас нэг ажил байгаа юм шүү дээ. Ихтүүдийн хааснуудыг олж ирнэ шүү. Окей. За education хэсэг юу нь бол айтайхан болохгүй шүү. За одоо болохоор бүх текстээ апдейт хийгээд юм consistent буюу жигд болгоё. Тэгээд энэ тийм хэд миний ашиглах фонтны
код байна гэж өгөнгөө те. Энийг sonnet thinking болгоод энэ хөө prompt өгөөд үзье. За sonnet prompt thinking нь арай илүү урт response юм бол гараад байх шиг харагдаж шүү дээ. За одоо саяны өгснөөс бүх ашиглаж байгаа hover effect, transition болон text элементүүдийг тууштай буюу нэгэн жид болгосон байна тий. За тэгээд хоорондын зай хоорондын компонент хоорондын зай за тэгээд энэ subtitle-ийн animation гэх тэр зүйлсүүдийг бүгднийг сайжруулсан гэж. Тэгээд яг visual талаас нь hover үед нь өөр өнгө гаргаж ирэн ард нь shadow тавихаар тиймэрхүүнүүдийг оруулж ирлээ гэж юу нь бол хийж байна. Тэгэхээр ер нь кодо мэдж ойлгодог бол яг энэ generative AI-г ашиглахаар амар. Яг тэгвэл та яг юугаа өөрчлөөд хаана юу өөрчлөх гэдэг байгаа илүү мэдж байгаа гэсэн үг шүү дээ. За би яг Next.js дээр тийм их юм хийдэггүй. Гэхдээ хаана юугаа өөрчлүүлээд хаана юу нь болохгүй байна гэдгийг өөрчилж чарна бол чадна. Тэгэхээр яг энэ дээр бүр expert хүмүүс нь бол энэ дээр шал бүрээр ашиглаж байгаа гэж би ер нь бодож байна. За бид нарт 14 минут үлдсэн байна. За фонт өгсөн. За манай яг хүсэж байгаа юмнууд ер нь болох гээд байна. Гэхдээ project хэсгийг том слайдер болгох хэрэгтэй одоо тий. За энийг болгоно. За саяныхаа өөрчлөлтүүд юм бүгдийн хүлээн зөвшөөрөөд за тэгээд энэ файл устгах да энэ илүү файл generate хийсэн юм шүү дээ. За ингээд буцаад вебсайт руу оронгод одоо нэшал болох нь. За education хэсэг нь болорцсон байна. Education хэсэг одоо төлөвлөсөн. За тэгээ header нэмэн байрлал юм болорцсон байна те. За home гэчихэд юу бол шууд education. За бараг profession experience нэрээ. Тэгээд education тэгээд projects гэчихэд. За тэгээ төв тэгээд contact. За энд өөрчилсөн юм жоо одоо ийшээ ороод background education-ийн experience доор нь оруулаад project contact иймэрхүү байдалтай. За эхлээд нэг иймэрхүү. За одоо болохоор энэ title-нуудын болгоё гэсэн үг лээ дээ. За education-ийн title нь аюул дэжгүй өнгөтэй байна шүү дээ. За experience header. За энэ дэр education, YouTube, contact based on this update headers of following components. За энд нь болохоор contact TSX. За энэхин дараа болохоор education жоох өөр байсан. За тэгээд YouTube. За энэ орыг өөрчилж байна. За ингээд ер нь манай цаг бас л давчуулаад байна. За тэгээд тэр ер нь purple өнгө нь дэж байна. Улааны оронд ер нь шүү. За experience тэр нэг purple байгаад байгаа шүү дээ. За энэ indigo text. За энэ YouTube дээр улаануудын орд. За улаанаас энэ нэр тэгснэ яг YouTube нь бол яг улаанаар явал. За ингээд 4 минут үлдсэн байна. 4 минутанда contact screen-ийн deadline өөрчлөгдсөн байсан шүү дээ. Тийм ээ. Green touch. За ингээд mobile тэр за education хэсэг нь болорцсон байна. Education хэсгийг. За ингээд 4-тэй болчихлоо. За энийгээ дуусгая. Юм хийж гинэ ээж. За ингээд за ямар ч хэлээс ангийн ихнийхтэйгээ харьцуул бол гоё background-тэй тодорхой хэмжээний hover effect-үүдтэй. За энэ хэсэг дээр бол онцгой өөрчлөлт хийж амжсангүй нэг цагийн хугацаанд. За энэ хэсэг дээр чинь ер нь босоод хэсэг дээр нь онцгой өөрчлөлт хийж ер нь амжсангүй тий. Тэгэхээр нэг цагт бол арай л амждаггүй юм байна. Гэтэ юу ч гэсэн хэдүүлээ портфолиогоо Next.js болон Cloud 3.7 гэдэг AI-уудын тусламжтай гэж юу н оролдлоо. Ер нь Cloud маш зүгээр юм байна. Үнэхээр дэжгүй зүйл гаргаж өгöd шүү дээ. За тэгээд энэ мэтлэн AI-тай холбоотой, тэгээд кодтай холбоотой ирээдүйд ер нь мэтлгүүд оруулна. Тийм сургалт маягийн бас хиймэж ер нь бодоод байгаа. Тэгээд сонирхчихвэл комент хэсэгт бичээрэй. За тэгээд дараагийн мэтлэгээр алцлаа. Баярлалаа. Тэгээд ямар ч хэлсэн зорьсондоо хүрч арай чадсангүй. Прогресс дэжгүй л